За сайн мэцхан багш нараа. За энэ удаагийн хичээлээрээ та бүхэндээ хичээлийн өмнөх хэсэг буюу интро яаж оруулах, за мөн завсраар нь тасалсан хэсгээр нь видеогоонуудаа тасалж оруулах. За мөн завсар хэсгүүдээр нь текст буюу паузын мэдээлэл яаж оруулах. За мөн түүнчлэн Moodle дээр видеогоо яг хэрхэн шууд харуулж оюутан шууд харьцах маягаар оюутан шууд дараад ачаалаад ажилуулах боломжтойгоор оруулах шаардлагатай тэр зүйлүүдийг зааж өгнө. За энэхүү видео яагаад оруулж байгаа вэ гэхээр зарим багш нарын хүсэлтээр оруулж байгаа учраас анхааралтай сууж үздэцгээнэ. За эхний ээлжинд хэдүүлээ ямар нэгэн хичээлээ оруулах гэж байгаа учраас би эндээс өөрийнхөө хичээлүүдийг оруулаад ирье. За оруулж ирэхдээ энэ хэснээсээ файл хэснээсээ import гэдэг дээрээ дараад оруулаад ирнэ. За import media гэдэг. За тэгээд би хичээлээ хөрвүүлээд бэлэн болцсон болвол миний хичээл маань Camtasia дотор байж байгаа. За эхний хэсэг маань болохоор энэ нэгдүгээр хэсэгтээ энэ хичээл байна. За энийг оруулчихъя. Нэгдүгээр хичээлээ орууллаа. За нэгдүгээр парт нь ороод ирлээ. За мөн түүнчлэн хоёрдугаар партаа оруулаад ирье. За хоёрдугаар партаа яг түрүүнийхтэй адилхан импорт дээрээ дараад media дээрээ дараад бичлэгийнхаа Camtasia руу ороод бэлдсэн хичээлийнхаа хоёрдугаар хэсгийг оруулаад ирье. За ингээ хоёрдугаар хэсгийг оруулаад ирлээ. За энэний дараагаар яах вэ гэхээр хичээл маань өмнөх хэсэгтэй учраас тэрнийхээ хичээлийнхаа өмнөх хэсгийг хийж үзцгээе. За хийхин тулд яах вэ гэхээр эндээс энэ хэснээс record гэдэг хэсний доотлолт media library гэж байгаа. Library гэсэн хэсэг буюу номын сан гэсэн хэсэг рүү ороод default гэдэг дээрээ дарахаар доор ийм олон сонголтууд гараад ирнэ. За өөрөөр хэлбэл шинээр олон юм татаж болно. За эсвэл өөрийнх нь Camtasia-гийн өөрийнх нь бэлэн өвөглүүдийг ашиглаж болох нь. За бэлэн өвөглүүдийг ашиглая. За үүний тулд Camtasia дээрээ дараад Camtasia-гаас бэлэн өвөглөө би өөрийнхөө хичээлд ашиглаж ирсэн бэлэн өвөглийг авчия. За энийг чирээд доош нь чирээд аваачаад авчих нь. За аваачаад тавиад ажилуулад үзнэ. За тэгэхээр энэ дээр текст маань гарч ирж байна гэсэн үг байна. За энэ текстэн дээр би эхний хэсгээр нь засахын тулд энэ хэсгээр title буюу гарчиг гэсэн хэсгээр нь энэ дээр lab workshop lab workshop workshop. За 6 дугаар хичээлийн. За тэгээд доод хэсгээр нь багш оргил эрдэнэ гэж. За монголоор нь багш хэсгээ очиж чагаад тодорхой хэсгийг аваад оргил эрдэнэ. Оргил эрдэнэ гэж бичиж. Оргил хэсэг эрдэнэ. За ингээд оруулсныхаа дараагаар энэ дээр бэлэн болчихно. За тэгээд ингээд ороод ирэхээр энэ зүйл текстийнхаа энэ хэсгийг текстэн дээрээ 2 удаа дараад баруун зүүн тийш нь зөөж болно. За ингээд сая би нэрээ хөдөлгөөг бас текстэн дээр 2 удаа дараад энийгээ зөөж болох нь. За ингээд зөөж гарч байна тийм ээ. За би энэ текстээ дараачийн текстийг нь бас зөөжсөн. За өөрөөр хэлбэл зөөж үзье. Ингээд зөөчлөө. За багш оргил эрдэнэ. За энэ дээр нэмээд бид нар хэрвээ юу оруулах шаардлагатай болвол лого оруулах шаардлагатай гэж үзэх юм бол мөн адилхан import гэсэн хэсэг дээр ороод media дээрээ дараад логогоо хайчихна. За би бэлэн лого байгаа учраас тэрийг тавьж үзье. За TBS. За энэ дээр аргу гэсэн логогоо орууллаа. За тэгээд буцаад media дээр орж агаад миний лого энэ төр гэж тийм. Логогоо ийш нь чирж авч тавиад энэ шар дээр нь тааруулж. Шар дээр нь тааруулаад жижигүүлж.
За ингэж чүрч. За тэгээд логогоо тавиад одоо шалгаж үзье. За тавьчаад эхнээс нь ахуулаад шалгаж чана одоо. За бидний өмнөх хэсэг маань ийм хэлбэртэйгээр харагдах нь. За ийм хэлбэртэй. За ингээд дараагийн хэсэг маань эхлэх хэрэгтэй байна тий. За логогоо заавалчгүй эхнээс нь тавина гэх юм бол энэ доор байгаа энэ зүйлийг нааш цааш нь хөдөлгөж байна. За эхнээсээ харагдах хэрэгтэй гэвэл энэ дээрээ дараад ингээ харуулчих болох нь. За лого маань ингээ харагдчихна тийм ээ. За үүний дараагаар яах хэрэгтэй вэ гэхээр нөгөө хичээлүүд оруулах хичээлүүдийг зөөж оруулах хэрэгтэй. За үүний тулд курсороо дээш нь зөөгөөд за би нэгдүгээр хэсгээ энэ аяны ард оруулах гэж үзье. За аяны ард ингээд оруулчих. За оруулчлаа тий. Тэгэхээр миний хичээл маань өргөжлүүлээд гарах хэрэгтэй ингээд. За сайн байна. За ингээд ин оруулсны дараагаар яах хэрэгтэй вэ гэхээр одоо хичээлийн дараагийн хэсэг орж ирэх гэж байгаа учраас курсороо эсвэл дээдл дээр хоёр удаа дарахаар шилжээг үүсч болно. За ингээд хар хэсэг дээр нь нөгөө 2 дугаар бичлэгээ тавьчих чинь. За ингээд тавьчлаа 2 дугаар бичлэгээ. За 2 дугаар бичлэгээ тавьчаад энэ завсар нь ямар нэгэн таслал өөрөөр хэлбэл шинэ дид сэдв орж ирж байна гэж үзэх юм бол шинэ дид сэдвдээ тааруулсан за юу оруулж ирж болох нь. Бас дахиад тасалсан юу оруулж ирэх юм. Одоо интро оруулж ир. За түүний тулд би эндээсээ за яг түрүүнийхээ library руу ороод Camtasia руу ороод эндээсээ би энэ ногоо хэсгийг тасдаж аваад ногоо хэсгийг чирж аваачаад энэ хүн болон дээр тавьчихна. За энэ хэмжээгээ яг энэ хэсгийг яг таарж авах учраас энэ хэсгийг чирээд зайгийн завсар руу оруулаад энэ завсар нь чирээд оруулчихлаа. За тэгэхээр нөгөө бичээл маань ийм хэлбэртэй одоо дараагийн хэсэг маань энэ дээр гарч ирэх юм байна. Camtasia гэдэг. За энийгээ засварлах хэрэгтэй болж байна тий. За засварлах хэрэгтэй болж байгаа учраас за энэ дээрээ дагаад зогсоогоод за энэ дээр Camtasia гэсэн бичгэн дээрээ одоо юу гэж оруулах вэ гэхээр энэ хэсэг дээрээ за if assigned if statement гэдэг зүйлийг одоо оруулж ирэх гэж байгаа учраас if statement гэсэн дид сэдв орж иж ингээд за if command гэж оруулж байна. Энэ дээр нь хэрвээ command гэдэг. За хэрвээ command гэж оруулж. За ингээ хэрвээ гэдэг команд оруулчлаа шүү дээ. За үүний дараагаар энтерээ дарчих. За тэгэхээр бидний энэ дээр гарах текст маань нөгөө бичиг маань гарч ирэх хэрэгтэй байна. За ингээд гараад ирчих. За энэ дээр нь одоо нөгөө текст маань гараад ирэх нь шүү дээ. If statement хэрвээ command. За ингээ гараад ирчих. За төгсгөл хэсэг дээр нь хичээлдээ анхааралтай хандсан явдалд маш их баярлалаа гэсэн хэсэг орох хэрэгтэй гэвэл за эндээс мөн адилхан ялгаагүй хүссэн зүйлээ сонгож болох нь. За эндээсээ нэг гин тексттэй зүйлийг нь сонгож харъя. За эндээсээ харвал за энэ од гэлдсэн энэ хэсэг ч юм уу эсвэл за энэ ягаан өнгөтэй хэсгийг оруулах. За чирж аваачаад ард нь тавьчих. Чирж аваачиж ард нь тавиад за энэ хэсэг дээрээ доотлын энэ юунууд хэрэггүй гэж үзэх юм бол энэ хэсгүүдээ за өөрөөр хэлбэл энэ хэсэг дээрээ юу гэж хэлэх вэ гэхээр өөрийнхөө сургуулийн ID юу гэж бичсэн бол вебсайтаар бичсэн болно. ID-ч sig edu sig mn гэдэг нь болж байна. За тэгээд энэ хэсэг дээр нь болохоор анхаарал хандуулсанд баярлалаа гэдэг ч юм уу тийм ээ. Анхааралтай байсанд баярлалаа. За тэгээд цэгээр авчия. За ингээд болчих нь интернет арчих. За тэгээд одоо энийг ажилуулад үзчихлээ. Энэ дээд хэсэг дээр 2 удаа дарлаа. Ажилуулад үзье. За тэгэхээр анхааралтай байсанд баярлалаа гэд эхний зэс явлаа. Дараачихын хэсэг дээр нь одоо манай сургуулийн вебсайт маань гарч ирэх хэсэг. За ингээд гараад ирчих. Ийм маягаар гарч ирж харагдах нь. За үүний дараагаар яах вэ гэхээр хичээл бэлэн болсон гэх юм бол хамгийн бага багтаамжтайгаар хадгалах арга маань болохоор share зэсрүүгээ share гэдэг энэ дээр ногоон зэс байгаа. Ногоон зэсэн дээрээ дараад custom гэдэг дээрээ дараад хадгалчих нь. За хадгалаа явчих болох нь. За мөн түүнчлэн хэрвээ видеогоо энэ завсраар нь таслах шаардлагатай гэх юм бол тухайн видео дээр авиж тавиад
энэ дээр тасалдаг товч байгаа. Тэрүүгээр нь таслаа явчих болох нь шүү хүмүүсээ. За одоо ямар ч хэсэн видеого бэлдээд дараагийн хэсэг рүүгээ орцгоё. За лаборатори 6 гэдэг ингээд хадгалсныхаа дараагаар лаборатори 6 гэж хадгалсны дараагаар финиш хийчих гэнэ. За тэгэхээр нөгөө видеог маань ингээд хөрвүүлээд эхлэх нь байна. За ингээд бидний хичээл маань бэлэн болцсон байна. За тэгээд бэлэн болцсон хичээл маань өөрөөр хэлбэл дахин шалгах боломжтой болоо гараад ирдэг байна. За ингээд бэлэн болсон хичээлээ төр шалгаад үзье. За ажиллуулъя. За нөгөө lab workshop гэдэг багш оргил эрдэнэ гэдэг ингээ гараад ирлээ тийм ээ. За энэ хичээл маань ингэж явлаа. За явж байгаад нөгөө нэг хэсгээр за 20 минутын эхний 10 дахь минутаас нь эхлээд нөгөө юу чинь гарч ирнэ тийм ээ. Шүү дээ тийм ээ. За тэгээд үсгээр дээр нь нөгөө та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа гэсэн зүйл гарч ирэх чинь яах вэ. За тэгээд нэмээд хэлэхэд нөгөө YouTube дээр хичээлээ оруулсан бүх багш нар байгаа тийм ээ. За YouTube дээр бүгдээрээ багш нар хичээлээ оруулсан байгаа. За тэгэхээр өөрийнхөө хичээлийг орохын тулд энэ дээр нөгөө апплод видеон дээр дараад дарж орсныхаа дараагаар бичлэгээ апплод хийчих нэ штэ. За энэ дээр сонгоод апплод хийсний дараагаар та нарын бичлэг за дараах байдлаар харагдах шин явах нь. За үүнийг яаж шууд харуулах вэ гэдэг талаар нь одоо авчих. За юуны түрүүнд эхлээл Moodle програм руу орчие. За код дээр орчие. За энэ дээр ингээд нэвтрээд орчлаа. За энэ дээр би нэг хичээл дээр та бүхэнд одоо бичлэгийг шууд яаж оруулж харуулах вэ гэдгийг харуулъя. Хоёр төрлөөр оруулахыг харуулъя. За эхнийх нь бол YouTube ашиглаж оруулах. За энэ Assembler гэсэн нэг хичээл рүү ороод за жишээлбэл би энэ хичээлийн доод яг энэ лекц директивүүд гэсэн хичээлийн доор би видео хичээлээ шууд харуулахаар тавина гэх юм бол за эндээсээ Turn Editing On гэсэн зэсээр дараад орсны дараагаар за энэний доод хэсэг дээр нь байгаа. Одоо за ороод эндээсээ edit гэдэг зэсээ эхлээд дараад байгаа. За дараад авчлаа. Дарж авчаад за тэгээд энэ хэсгээр оруулна гэж үзэж байгаа бол за доошоо харсан сум байгаа. За доошоо заасан сумаа дарчгаар энд хоёр тийшээ харсан ийм хаалт байна. За энэ дээр дарчихна. За тэгэхээр ийм тэмдэгтүүд гараад ирнэ P үсгтэй. За энэнийхээ хамгийн доотлын доголь мөрөн дээр нь энтер дарж ороод за бидний бичлэг байгаа хэсэг дээр ороод энэ рүүгээ нэвтрээд орчих. За нэвтэрч ороод эндээсээ share гэсэн сэс байгаа. За share гэсэн сэсэн дээр дараад энэ дээр харах юм бол embed гэсэн одоо товч буюу шууд дэлгэцээр харуулах тийм юу одоо холбоос байна. За энэ дээр дарчих. За тэгэхээр энд ийм урт бичиглэлтэй тэмдэглэгээ гараад ирсэн. За энийг ингээ хуулаад аваа. За хуулаад авчлаа. Бүгдийг хуулж авсныхаа дараагаар Moodle дээрээ очиод за түрүүний доголь мөр авсан хэсэг дээрээ очиод баруун тулгынхаа баруун талтай дараад paste хийчихнэ. За ингээд идэвхтэй болсон зүйлийгээ харуулах гэж байгаа учраас доотлын display гэсэн хэсэг дээр дарчих гэсэн үг. Display. Энийгээ чагтыг аваад чагтыг тавьж өгөөд за тэгээ энд save in display гэж хадгалаад харах нь. За одоо бидний хичээл маань ямар хэлбэртэй харагдах нь вэ гэдэг эндээс харчихж болох нь. За одоо нөгөө видео хичээл маань яг үндсэн сэс рүүгээ орохоор ямар хэлбэртэй харагдах вэ? Шууд одоо оюутнууд шууд хандаад ороод харах боломжтой. Өөрөөр хэлбэл хэдэн хүүхэд үзсэн үзэлт нь энэ дээр харагдахаар гараад ирж байгаа чинь байна. За бас нэг өөр арга бол хэрвээ YouTube дээр аккаунт байхгүй гэж багш нар байх юм бол Google Drive гэж байгаа. За Google Drive руу орчихно. За Drive буюу бидний эндээсээ хандаад бас орж болдог шүү дээ, тийм ээ? Энэ хэсгээс. За би ямар ч шууд ачаалтсан учраас ийм маань ачаалттай тийм. За Google Drive руу орчих. За тэгээд
Google Drive руу орохын тулд яг ихээр Google аккаунт дээрээ дараад за энд 9 ширхэг нүдтэй юм товч байгаа. За Google Apps гэсэн товчон дээрээ дарахаар за эндээс бүр сонголтууд байж байгаа юм. За энэ дэр хичээлээ митингээр хийж байгаа улсуудад энэ митингээр ашиглаж байгаа бох тийм ээ. За тэгвэл Google Drive руугаа орч. За Google Drive дээрээ дараад орч. За тэгээд Google Drive дээрээ дараад орчихоор бидэрт бэлэн видеонууд байгаа. За бэлэн видеонууд аплод хийсэн видеон дээрээ жишээлбэл одоо энэ цэсний юу гэдгийг мэдээллийн систем дээр байна бидний хичээл маань байна гэж үзэх юм бол энэ дээрээ дараад орсон ч болно эсвэл бэлэн энэ дээр одоо хамгийн сүүлд оруулсан видео чинь байж байгаа юм бол энэ дээрээ нэг удаа дараад ажиллуулчих. За ингээд одоо ажиллагаагүй одоо ерөнхий дэлгэц гараад ирсэн тохиолдолд төр зур стоп хийж агаад за энэ дээр 3 нүдтэй цэс байгаа. За энэ хэсэг дээр 3 нүдтэй цэсэн дээрээ дараад эндээсээ за шинэ цонх нээх гэдэг юм open new window гэж байгаа. За энэ дээрээ дараарай. За open new window гэдэг дахиад нэг шинэ цонх нээж чинь. За өөрөөр хэлбэл энэ дээр бид нөгөө embed хэлбэрийн одоо холбоосыг хэрхэн оруулах тухай нь авч үзэх гэж байгаа учраас. За эндээсээ за мөн адилхан 3 холбоостой төвчөн дээрээ дараад доош нь ингээ гүйлгээд харахаар embed item гэж байгаа. За embed item дээрээ дарахаар энэ маань бидний холбоос маань гараад ирчих. За дэлгэцээр шууд харуулах. За энийг контрол C-гээ дарж хуулж аваад за одоо нөгөө нэг юун дээр очиж гэсэн. Бидний Moodle руу орчих. За Moodle дээрээ. За Moodle руу ороод за 66-тай. За тэгээд бас дахиад бүртгүүлээд оруулж. За ингээд нэвтрээд орч. За нэвтэрч орсныхаа дараагаар за одоо эндээс түрүүний хуулсан холбоос яг энэ шиг оруулах гэж байгаа учраас доотлын хэсэг дээр нь засвар оруулахын тулд мөн адилхан төөрн эдитийн оноо дараад доош нь гүйлгээд за энэ mid term exam-ийн доор оруулах гэж үзэх юм бол энэ дээр байгаа edit гэсэн дээрээ дараад edit гэдэг дээр дарчих юм. За тэгэхээр энэ дээр нөгөө доошоо заасан сум маань гараад ирчихин тий. За энэ бичих дээрээ дараад за энэ хоёр талаасаа хаасан HTML гэсэн товчон дээрээ дарчих юм. За алтан дээрээ дараад дахиж нэг доголь мөр авч доош нийтээ дараад Ctrl V буюу paste хийчих юм бол нөгөө холбоос маань ороод ирчих. За эсвэл paste гэдэг товчоо дарсан ч бас болох юм байна. Хулгайныхаа баруун талаар. За тэгээд save in display гэчихээр нөгөө хичээл маань дэлгэцэн дээр шууд харагдах боломжтой болох юм байна. За одоо хэдүүлээ шалгаад харч. За. За байж. За асан гэдэг хичээл рүү орлоо. За нөгөө хичээл маань. За нөгөө хичээл маань ингээд шууд оюутнууд үзэх боломжтойгоор тавигдчихлаа гэсэн. За шууд play дээр дарчих юм бол нөгөө хичээл маань ажиллаад эхлэх юм ингээд. За сайн байна уу хүмүүстээ. Хоёрдугаар семинарын юугүн дээр ашигласан хэсэг болохоор энэ Google Drive дээр үзьгээ. хичээлээ оруулаад эндээсээ холбосон хэсэг байна. За дараагийн хэсэг энэ хэсэг бол нөгөө YouTube дээр тавьсан хэсэг маань ахна шүү дээ. YouTube дээр тавьсан хичээлийн хэсэг маань ингээд оруулах. Хаагийнх нь болохоор хүүхдэн нөгөө бэлгүү. За ингэж хичээлүүдэд оруулах боломжтой байна. За та бүхэн энэхүү аргачлалыг суралцаж аваад хичээлдээ өргөнөөр ашиглана. Анхаарал тавьсан явдалд маш их баярлалаа.